Би ингээд Монгол улсаас ирээд Солонгос улсын SNV гэдэг нүдний клиник хэмжлэгт ирээд 2 болроо солиулсан. Миний хувьд бол ер нь 33 жил нүдний шил зүйсэн. Ойрын хараа маш их муу. Хамгийн ихний өдөр бол зүүн талынхаа нүдний болрыг солиулсан. Тэгээд эмч нарын хэлэхдээ бол зүүн талын нүд бол болор солиулахад яах нь асуудалтай хамгийн хүнд талынх нь нүд гэдэг талаас нь хамгийн эхлээд хаалгаа хийсэн байгаа. Тэгээд хоноод маргааш нь би боолтоо аваад ингээд харахад үнэхээр одоо нэг үгээр хэлхий илэрхийлгийн арга айгүй гоё сэтгэл төржсэн. Яг тэгэхээр шилгүү ингээд хорвоог харна, юмыг үзэж харна гэдэг бол үнэхээр гоё санагддаг юм байлээ. Одоо би ингээд шилтэй байхдаа хүртэл ингээд ямар нэгэн юмыг ингээд үзэж харахад яах нь сэтгэлд нэг тийм гүйцэд хүрдэг байсан. Шилээ аваад харахад үнэхээр нэр ястаа нэг хэл яг юу гэж хэлэхээ үнэхээр илэрхийл мэдэхгүй байна. Айгүй гоё санагдсан. Тэгээд маргааш нь баруун талынхаа нүдэнд бас хагалгаагаа хийлгээд тэгээд боолт аваад харахад 2 нүдээр хорвоог харах. Тэгээд юмыг ингэж тод гэгээл харна гэдэг бол үнэхээр гоё санагдчихсэн. Харах мэлмэттэй болтондоо маш их баярлж байгаа. Айгүй гоё сэтгэл төрлөө. Тэгээд энэ имлэгийн хамт олон болон нэмчтэй 2 орчуулагч хонгорзуул болон мигмар сүрэн нартаа маш их талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд ажлын амжилт хүсье.